皆さんこんにちは。 BTV モンゴル支局のセンデスリンです。皆さんは冬の季節が好きですか？寒いのがやっぱり大変なんですが、この季節ならではの魅力もありますよね。冬の美しさといえばやっぱり氷と雪ですよね。今回の番組では冬の美しさの一つ、氷の魅力をお伝えしたいと思います。今私が来ているのはウランバートル市から15キロ離れているスキー場です。こちらでは素敵な氷の国ができています。そういうことで、どんな氷の国ができているのか、どんな人たちが作ったのか、氷の魅力は何なのか、今回の番組でお伝えしたいと思います。それではどうぞご覧ください。こちらではこちらの氷の国を作り上げたアーティスト、彫刻家に話を聞いてみたいと思います。よろしくお願いします。Намайг цагаан нэмэн хүрдэн гэдэг орон сэлбэрч мэрэгжилтэй мөсөн сэлбэрээр хийж эхлээд одоо 17 дахь жилдээ мөсөн сэлбэрийг хийж байна. ムージさんはどういうきっかけで氷の彫刻を作るようになったんですか？ Анх бид нар 1998, 99, 2000 онд Сүхбаатарын талбай дээр болж исэн одоо цас мөсний баяр гэж нийслэлээ зохион байгуулдаг байсан. Тэр нь бид нар оюутан багтаа анх оролцоод ер нь бол мөсөн сэлбэр гэж юу гэдгийг анх мөс гэдэг зүйлтэй харьцаж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш бол мөс өөрөө их гоё материалдаа бид нар дурлаад одоо мөс гэдэг бол өөрөө тийм тунгалаг, гэрэл ойлголтыг тийм болор мэт тийм маш гоё тансаг харагдуулдаг гоё материал. Тэгээд дээрэс нь бас бид нар модон сэлбэрч мэрэгжилтэй учраас мөсөн сэлбэрийг хийхэд илүү гоё, бидэрт илүү эвтэйхэн, дээрэс нь илүү гоё юм хийж болмоор санагдаад бид нар мөсөн сэлбэр рүү орж исэн. こちらではとても素敵な氷の国ができていますよね。こちらの氷の国作るときは何人のアーティストが参加されたんですか？またどれぐらいの氷を使ったんですか？ Энэхүү мөсөн отхныг бол 28 хоногийн хугацаанд 25 сэлбэрчин, мөсөн сэлбэрчин 200 тонн мөсөөр одоо уралсан. 今回の氷の国、今回の氷彫刻の特徴は何でしょうか？ За энэ удаагийн мөсөн отхон бол яг дотор асар дотор хийж байгаагаар онцлог байгаа. Энэ бол яагаад онцлог байгаа юм гэхээр одоо гадаа өвлийн одоо салхитай нартаад хийсэн мөсөн отхон бол бас нэг хугацааны явдлыг удаан оршиж чаддаг. 氷でこんな素敵な作品を作るのはとても面白いですけど、皆さんは作るときはどれぐらいの寒いところで作りますか？また一つの彫刻を作るとき時間はどれぐらいかかりますか？ За одоо бидний хийсэн мөсөн бүтээлүүд бол янз янзын хэмжээ тавиадаг. 10 м-ийн том чиж болно, 1 м-ийн жижигхэн чиж болдог. Одоо энэ дунджин хэмжээ бол өндөр нь 2 м-тэй, өргөн нь 2 м-тэй, зузаан нь 0.1 50-аас 70 см зузаантай мөсөөр одоо нэг том цол мөсөөр 2 уран бүтээлч 3 хоногийн хугацаанд хийсэн. Мөсөн сэлбэр бол бас өөрөө температур их шаарддаг. Бас хит хүйтэн байх юм бол бас догшин хагарал цувралыг гарна, бас наалтны хувьд бол их хүндрэлтэй болдог. Ер нь бол хасах 5-аас хасах 8 градусын хооронд бол маш их мөсөөр юм ихэд маш их тохиромжтой.
こちらの作品はとても美しい作品だと思います。どういう思いで作られた氷の彫刻ですか？ За энэ хүү бүтээл бол хайр гэдэг юм шүү дээ. Хайр гэдгийг одоо зөвхөн зүгээр энгийн хоёр эмгэн хувьс одоо ингээд зүгээр л байж байгаа нөхцөлийн тийм хайр татвар нэг нэгэндээ тэмүүлсэн. Тэгээ хайрыг бол юугаар ч харуулж болдог. Хайрыг илэрхийллийг дүрслэж болдог. Love the winter weather, so the two of us can get together. There's nothing sweeter, finer. When it's nice and cold, I can hold my baby closer to me and collect the kisses that are due me. I love the winter weather because I've got my love to keep me warm. I can't remember. この氷の国の楽しみの一つは氷の滑り台です。なんと子供が親と一緒になって親が子供になって気持ちでこの滑り台を滑り降りています。せっかくなので私も子供の気持ちになって何十年ぶりに滑り台で滑ってみたいと思います。Hello, Dolly. Well, hello, Dolly. It's so nice to have you back where you belong. You're looking swell, Dolly. I can tell, Dolly. You're still going, you're still coming, you're still going strong. I feel like room swing while the band's playing one of our old favorite songs from way back when. So take a rep, fellas, fight her and until lap, fellas, Dolly, never go away again. こちらにはアイスラウンジもあります。ここにはアイスで作ったコップもあります。子供だけじゃなくて大人も楽しめる空間になっています。この寒い中から温まってこの寒さを楽しめるのもとても面白そうだと思います。なんとこちらに来るお客さんの反応はいかがですか？ Манай мөсөө отхон бол ер нь бүх гэр бүлийн бүх насныхаа зориулсан мөсөө отхон байж байгаа. Хүүхдүүд мань тоглож байхад аав ээж нар хэрвээ дагаад байвал эндээс газтай юмар үйлчлүүлээд босдроос дулаацч болно. Манай мөсөн гусуур дээр болохоор энэ нас цаахгүй байгаа. Мөсөө хүүхдээс асуулаа хөгжүүл дунд насныхан бүгд гусаж болно. Хүүхэд насндаа буцаад очисон юм шиг аав ээжид нь хүртэл сайхан гэр бүлэрээ яг баярлаж тоглох бол хамгийн жаргалтай мөчүүдийн нэг үе. Тэгээд энэ мөчүүдийн маань ингээд тэд гэр бүлд ингээд маш сайхан дурсамжтай өдрүүдийг бүтээж байгаа гэсэн баяртай. Dolly, never go away again. こちらではとても珍しい女性の氷の彫刻家をご紹介したいと思います。よろしくお願いします。大女さんはどういうきっかけで氷の彫刻を作ることになったんですか？ За би өөрөө төгсөл урлагийн сургуулийн ясан зураач мэргэжлэр төгссөн. Манай нөхөр сэлбэрч. Тэгээд олон жил нөхөр маань сэлбэр хийсэн болохоор би өөрөө дагаал тэгэл дуртай болол орсон да. 氷の彫刻を作るというのはとても力のいる仕事だと思うんですけど、女性がこんな寒い中氷の彫刻を作るときは大変なところもあると思うんですけど、いかがですか？ Хэцүү байлгүй яг хуу хүүтэн нөхцөлд тэгэл дээрэс нь өөрөө нөөмсөө бас нэг өргөж тавьж наах бас тийм гарна штэ. Тэгэл ер нь биений хүчний л ажил л да. Тийм. Тэгэхээр жоох хэцүүлээд даарч өргөөс ахууллаа л да. そして氷の彫刻の魅力は何ですか？楽しさは何ですか？ Мөс нь материал нь өөрөө гоё л доо. Хүүтэн ч гэсэн ингээд хийхэд нөгөө тийм зөөлхөн тийм ингээд баагч маач нэртэй болохоор гоё явдаг байхгүй. Ингээ хийгээл эхлэхээр нэг тийм ингээд сэтгэл санаа өөрчлөх гоё болол хийгээл юмэр санагдаад байдаг болчтой шүү. Тийм.
ムーチさんは今まで17年間国内外の氷の彫刻の大会にたくさん参加してきたというふうに聞きましたが、結果はいかがでしたか？ Миний хувьд бол хамгийн анхны оролцсон олон улсын тэмцээн бол одоо та бүхэн мэддэг Харбины олон улсын мөсөн сэлбэрийн мөсөн World Festival гэдэг тэрэнд оролцож эхэлсэн. Тэгээд тэндээсээ тусгай байрын шагналд ороод тэрнээс урам зориг авч үйлчлүүлээд Италийн Сан Мартино хотод зохион байгуулагддаг цасан сэлбэрийн тэмцээнд оролцоод тэрүүн байранд ороод тэгээд бол болоод бидний олон улсын тэмцээнд оролцох зам маань эхэлсэн байдаг. ムーチさんは日本で開催されたアイスフェスティバル大会にも参加されてたというふうに聞きましたが、日本はいかがでしたか？日本でのアイスフェスティバルはいかがでしたか？ 2018 онд Мацуматогийн жил болгон зохион байгуулагддаг мөсөн сэлбэрийн тэмцээнд бас Монгол улсаа төлөөлөд оролцож ирсэн. Япон орн бол ер нь их маш их таалагдсан. Япон гэдэг бол Япон хүний мөн чанар бол одоо яг Япон хүн гэж ямар хүн бэ гэдгийг ойлгож эхлэхэд бол маш их сайхан дулаахан бас тийм шудраг үнэнч тийм зарчимч дээрээс нь маш их бусдыг хүндэлдэг бас их сайхан ард түмэн байсан. Япон мөсөн сэлбэрчд бол дулаахан төвшөнд илүү хурдан хийдэг, дээрээс нь цахилгаан багж илүү их төлхөө ашигладаг бас тийм онцлог талуудтай. Айс фестивалийн хувьд бол мөсөн сэлбэрчд маань хөвчлэн тоогоочуд байсан. モンゴルで氷の彫刻を作るのと日本で作るのは違いましたか？ Мацуматод оролцсон тэмцээний хувьд бол бид нэр хүүтэн үлрэлт хийгээд сурчсан, хүүтэн орчин тэгээд сурчсан. Мацуматод бид нэр оролцож байхад бол нэмэх температурт 0 температураас нэмэх 2-3 температурын хооронд мөс маань хайлаад байдаг. Наалддаггүй. Бид нар бидний хийх арга барилын техникийн хувьд бас их шал өөр байсан. Хийх техникийн хувьд бас дулаахан газар их хүүтэн газар техник хийх хувьд бас их юм сурсан. 今回の番組ではこちらの寒いモンゴルでの冬の楽しみの一つ、氷の国についてご紹介しました。今日は自分の作ったこの素敵な氷の国を紹介してくれてありがとうございます。今回の番組はいかがでしたか？皆さん、番組についてご意見ご感想があればこちらの宛先までメールを寄せてください。それでは次回の番組までさよなら。さよなら。